Дээр за түүхийн эдийн үн ханш 500-аас 4,000 орчим төгрөгөөр буурсан байна. Үүний шалтгаан нь арьс шир угаах үйлдвэрүүдийн ус тасарснаас болоод түүхийн эд худалдаа авагчид түүхийн эдээ их хэмжээгээр давсалж байгаа. За мөн сүүлийн 3 хоногт юаны ханш их хэмжээгээр унснаас болж түүхийн эдийн үн ханш буураад байгаа мэнэ. Өнгөрсөн 6 сарын сүүлээр арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн ус хаагдсан мэнэ. Түүхийн эдээ угаах усгүй болсон арьс шир боловсруулах үйлдвэрүүд ажлаа зогсоож ноос нолоор ахаа болжээ. Нэгэнт үйлдвэрүүд ажиллахгүй болсон учраас түүхийн эд худалдаа авагчид авсан түүхийн эдээ ихээр давслан хурааж гисэн байна. Гэтэл давс үнэтэй байгаагаас болж худалдаачид малчтаас аль болох хямд үнээр ноос нолоор авахыг эрэлхийлэх болсон байна. Өөрөөр хэлбэл хямдхан авсан ноос нолоороо давсны үнэ шингээж байна гэсэн үг юм а. Мөн түүхийн эд худалдаа авахар Монголыг зорддог хятад иргэд имэйлт цахаар үзэгдэх нь эрс цөөрчээ. Ноос нолоороо авгааж боловсруулах үйлдвэр нь ажиллахгүй байгаа учраас үйлдвэрүүдийг ашиглалтанд орж түүхийн эдээ угаахыг хүлээж мөнгөө түгшгийг хятадууд хүсэхгүй байгаа мэнэ. Түүхийн эдийн гол худалдаа авагч болсон хятадууд цөөрсөн нь ноос нолоорын үнийг буурахад ихээхэн нөлөөлж байгаа мэнэ. 6 дугаар сараас эхлэн түүхийн эдийн үн дээрх жишгээр багаар унаж байсан бол 3 хоногийн өмнөөс ноос нолоор шир нэхийний үн цэм унсан байна. Шалтгаан нь юаны ханш унсантай холбоотой гэж түүхийн эд авдаг иргэд хэлж байна. Тэмээ нас чинь 5500 хавцаа үнэ байд байсан. Одоо болохоор 5000 4800 гэж байна. Нэхий 6500 байсан. Одоо 5000 байна. Ямааны арьс нэг 1800 байсан. Одоо 1500 гэж байна. Өхрийн шир 15 байсан 13 гэж байна. 12 гэж байна. Энэ 23 өдөрт Адууны шир нь болохоор одоо 2021 байсан. Одоо 15 16 гэж байна. Энэ сүүлийн 3 өдрөл ирчимтэй онцлоо. Малчид юу нэг юу гэж хэлж байна? Малчдад одоогоор бол хэлсэн мэдээлсэн энэ мэдээллийг мэдсэн ч юм байхгүй. Одоо гайгүй ханшинд өгнө гэж бодоод аваад ирсэн хойно л мэдрэгдэж байна өрсөнд нь. Ер нь яг яагаад хичээлийн шинжилт өгсөн үед ингээ унах цаанаасаа ингээ унасан гэсэн юм. Хичээлийн шинжилтээ холбогдож байгаа юм ерөөсөө нэг байхгүй байна. Бүх юм давхсаад унаад байна шүү дээ. Ноолуурын үн ер нь яг ямар хөө байна? Хэдэн төгрөгөөр 1 кг ноолоор зарагдаж байна. Ерөнхийдөө бас ойрын 2-3 хоногийн өмнөөс бас үн өссөн гэж яригадаад ноолуурын бүтээгдэхүүний үнийг дагаад нэмэгдсэн гэж яригдсан. Энэ үнэн болов? Ноолуурын бүтээгдэхүүний үний хувьд бол бид нэр сайн мэддэг юм алга. Зүгээр ноолуурын үн бол одоо хятад нь үнэхээр бүх ноолуураа аваад угаагаад самнаад аваад явчихсан болохоор одоо авж байгаа хятад нь зөрчихсөн. Тэгээд манай Монголын үйлдвэрүүд их аваад байгаа газар байхгүй. Ноолуурч гэсэн одоо бас унчаад байна шүү дээ. Одоо 55 байсан одоо 51 2 52 тэр нь сайн ноолоор зарагдж байгаа шүү дээ. Түүхийн эдийн үн ханш хичээлийн шинжил эхлэгдсэн энүүд огцон унаж байгаа нь малчдыг шоконд оруулж байгаа мэнэ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрт зориулж хураасан ноос ноолоороо гайгүй ханшаар өгнө гэж тооцоолж ирсэн малчид уурлах, уйлах учраа олохгүй яваа гэдгийг имэйл зах дээр ажиллагсад хэлж байгаамаа.